Өнөөдөр бидэнтэй Монголын хурдан морины хамгийн том ах Монгол улсын Тодмонлойч, Монгол улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол улсын Гавьяат малчин Давх ах маань нэгж байгаад маш их баяртай байна. За, сайхан намарч гин үү, сайн явж гин үү? Сайн явж, сайхан намарч гин үү? Сайхан. Ажилтнууд сайн, малуурын сайхан биз дээ. Сайхан байна. За, өнөөдөр бидний юуг одоо ярилцах цагийг Дашкад үгүй эхлүүлээч гэж одоо Дашкад үгүй эхнийхээ асуултыг асуулъя. За ахмад тэгээ сайхан намарч байна уу? Сайхан байна. Хүлээж авч хүлцээсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Та нар ч гэсэн одоо ингээд энэ хурдан морины талаар сайхан үйл явдал хийж байвал би бас баярлж илээ шүү. Сая манай Бэлгэдэмбэр Тодмонлой маань сайхан асуулт өгдөө. Манай хурдан морины хамгийн том ах гэж. Тэрнтэй одоо морины суул сууж байгаа хосоосоо өсөж байгаа бүх хүмүүс одоо санал нэгдэх байх гэж бодож байна тийм. Тэр нэг Монгол дутхны 100 ирэх юм бол лав сурангаа таныг гэдэг. Одоо хүндэт харваач, аймгийн арслан, спортын мастер нэг үеинд яасан одоо юм агцсан тийм эрдэнэ чадaltaй хүн үү гэж асуудаг шиг. Энэ мондөг эрдэнэ чадaltaй сайхан ахаасаа буурал ахаасаа одоо энэ дөр бол одоо уг дээдтэй удамсуудад одоо бүр ихтгэл ухлал одоо бүр дээд үеэсэнд одоо удамсуудыг асуумаар байна. За баярлалаа. Юу нь манайх хуучин нар цэцаагийн боржгын цэцаангийн хөшөөний баруун чойрын лоот гэж юм. Тэгээд тентхийн буудтын гэж нэлээд тийм алхамтай болон тийм эрчүүлтэй олсон гэсэн. Тэдний нэгэн хүн амгалан гэдэг хүний хүү галт гэж байсан гэдгийг галтын одоо 7 дахь уу 6 дахь уу гэдэг баха манай тэр мөнгө юу гэсэн юм бэ? Тэр манай тэднийх 10 хүүхэдтэй 3 хүүтэй тийм сайхан өнөрөтгөн тэгштүүр амжилттай тийм ажилласан байдаг. Тэр мал хоногоо сайхан сүж төлөвлөс түн олны донд одоо 1950 онд маршал явуулсан бас бүгд найрамд Монголд улсын хамгийн сайн малч гэдэг цолыг хүртсэн айлдаа наахны урд талд цөөх айлын нэг тийм айлсан. Тэний маань дээрээс том хөл манай аав байгаа. Миний аав манай хэмээр үйдгүүр ирсэн гэсэн. Тэгээ 1934 он гэдэг баха. Манай аав 78 тавьсан удаа ирсэн. Тэгээ урдаасаа дундгойн одоогийн хамтсан баяжгалан сумын бордон живингийн хүү цагаан бүрэн билүү дээ. Цагаан өвгөн гэдэг. Тэгээ хүн чинь улсын нааданд наашаа явуулсан манай зэрэг рухлаа зэрэг. Тэр юусын цог босолтой цаймаа байж гэдэг. Тэгээд маавга дагаад амнам аавчаад ингэсэн чинь нөгөө улсын цаймаа өгөөд ингээд баруул ингэсэн чинь би эндээс явах батарч явуулахд ойлаад. Хэдтэй байсан гэсэн үг үү тэр анхны гол. 7 тийш болоо таа тийш болоо. Тэр явдгүй. Тэр одоо нөгөө улсад юу яагаад одоо энэ хөвгдийн кэдвэргээд одоо морууд жоох наадны жоох хүнд мороо өгдөггүй юм. Онцос энэ хэргүү хэр дах таваад үлд. Даагийн тэгээ наадмаас аваад өөр нэр дээр дагаа оролдуулаараа ихийн дуусах дагаа шүү гэдэг. Тэг одоо дах. Ноо за. Тэгээд тэр хэрэг одоо даагш хэлэлцэнд баянсгаад 3 жил дараад төгс. Тийм төгс анхан орж ирсэн дөө манай үгцэг. Тийм төгтэй та. Оёс танаа ачаад ерөөсөө уян гэж тэгжил мөрөг сайн шүү дээ. Тэг сайн тий. Тэгэхээр хөө юм суманд аргатай сайхуулаа мөрөнд сумандаа дүүсэн байт. Түвэмтний хайгц байт гэж бодлоо мөр. Дээ. Тийм удаас тэгээд сүлд манай аав одоо бүх атгаа юм даадаг. Тэг миний аавын төрсөн дөө хөдөлмөрийн Баатар мөнхийн даш гэж юм. Тэр бүх хоноо бүгдийн огоо хайрцдаг нөгөө манай аавад үнэсдэг юм байлаа. Хоёр хүүтэй тэгэл их хөдөлмөр мал багын мал аваад тийм юм дэвчсэн юм байлаа. Тэгээд яг зөв нэг зүйлгээд орч. Түмөрөө сагалаа бас итгэн гэсэн болоод төрийн мал болоод гэдэг. Тэгээд манайхаа манайгаа аруулаад скапта гэж лэмжсэн. Тэр миний хувьд би
25 들어갔어. 밀래? тэгээд дөрөвдүгээр төгсөд тэгээд сургуулиас яг өнд ирсэн. Тэгээд би 1956 онд анхудаа Дондгойн цагаан дэрт хязгаарлуур 34 жил байхаа аягдсан. Тэгээд хязгаарлуурыг хавчиг болоод Дондгойн цагаан дэрт орчос. Тэгээд наашаа очиж давхар уянда түүнийхээ баянсгасан юм төгтөр. Хамаханаад нүхшүүлтад том армт ойлож хатаж хат. Суугаад зургаад бас. Тэр хармаар 56 онд 35 жил яваар 8 төрөд бас ирсэн мөр. 1930 жил яваар тэр улсын баянаад төрүүлсэн. Хинтэмгийн дэлгэр хаансын мөнгөний зүйлсэнд очиар гэдэг юм. Тэр зарлж дэлгэрсэн охор гармаа гэдэг хүн худалдаж яваа тэр хүн бол ийм. Миний онсон бол багтаа усад айдаг зэйд мөрч. Тэгээд хоёр удаа дэмэрхүү яасан. Тэгээд аюул анхны удаа би ташуургүй байсан. Сүүлчихэд миний хөө аяа дохиж яваад тэрийг хараад охилт нэгснээс. Тэгээд цотож хараад тэгээд Оросо бидээ марнад нэг актер олон төрүүлж яригдаагүй шүү бас. Тэгээд би актер унаачаар тийм актер шахаад онцгой модос очгүй нэг юм наас. Миний онсомод масомод хэлээд байгсан да хамгийн нэг сүлд их сайн одоо боддгийг 1963 онд манай тэр хэрмөрийн эцэг хэрэг өсөд одоо тэр таваа харгаад энэ хойтлогсон тэр улсын гадаагийн шинэ адуун дэдот махартаг ма доктор ихтэй 10 хектарт. Тэгээд манай мөрөнжсөн хөвгөд халуураад ягаад вэ? Тэви албан бизнесмен оруулаад 37 дарсан. Мен гармаар тий. 37 дарсан да. Тэр л хамгийн сүүлийн эцсийн уралдаа болсон. Нэг сая улсын би 1961 онд тэр зэвдэртээ өгч улсын наад 8 дарсан. Нөгөө мянган мөр хэрэг улсын дэвшин жил яваа. 61 8 дарсан тий. Тэг би өсөмөр өсөлтөй болов сандгийн тэгээд 1961 онд атосны хамгийн анхан хөдөлмөрийн баатар энэ юуны Дорнтой аймгийн алхгол сумын цэвэрж өгдөг хөдөлмөрийн баатар болсон мэт. Тэгээд би сүүлдийнхэд 7 атосны дараагаар би 8 хөдөлмөрийн баатар болсон. Тэгээд тэндээс баг надад хэлж ирсэн юм болов. Чи 8 дахь болов шүү гэж хэлж ирсэн юм гэж. Сүүлднийхэд чадвараа 61 оноос тий. Гээд бодчих тий. Тэгээд оёсон ажилтаа тэгээд аваад авсан насараад татаа ажилласан да. Одоо нэг 60 6-7 жил магтаач болоо унаад оролдуулаад юм зүрийн болоод ихэд. Яа одоо шахалтаа яг морийг сайхан үз шарах юм байна. Одоо морой тэгээд актер ягаад ах тийм юм бас актер чадлаа актер болоод байгаа шүү. Хүний дутагдлыг харна. Тэрээс одоо яг өөрөө бас дутагдлаа засаад орлуулахаас актер болов. Тэр ийм хөл үеч осон дагч. Одоо тэгээд 50 онд одоо Монгол улсын хамгийн бүгд найрамд Монгол улсын хамгийн сайн малчин. Тий. Тэр чи одоогор нөгөө хөдөлмөрийн баатар гэсэн үг болох бах тий. Баг тэр үед малчтын дээдл тийм зүйл байсан баг. Тийм. Яг ер нь ажилчин маталчин улсуудад ударник гэж тул байсан юм аа. За. Ударник гэж цол байсан. За. Тэр нь одоогийн баг хөдөлмөрийн баатар гэсэн үг. Тэгээд ч одоо нэг айлаас одоо хамгийн сайн малчин 50 онд. Тэгээд данцны болж бүгд амтарт уу яаж. Тий. Тэгээд дүүн хөдөлмөрийн баатар. Тэгээд дахиад тааж хөдөлмөрийн баатар ингээд. Тийм манай тэр малын их тэнгэртэй улсууд аймгийн авраг малчин улсын авраг малчин дэдэд биш үү хүргэн цүүлчгүй энэ улсууд байдаг шүү. Тэгэхээр тэр ударник гэдэг цолын бол энэ малчин үнд өгж байгаагүй гэж магадгүй. Энэ нэг кабинет хотоор ажиллаж байсан улсууд өгж исэн баг. Бараг л тэр чинь одоо тэгээд тухайхан баатар Монгол улсын хамгийн сайн малчин гэхэр ч одоо тухайхан Тэг машин явуулсан
гар үсгтээ үнэлэх надад байдгийг. Би бас сайн зэрэг яасан гол авчиж харуулмаар байж. За давах бахтай нэг одоо ингээд бас нэг тодорхойлт хоёлаа дөрүүлээ нэг гаргах гээд үзье. За 93 наадам, Монгол төрийн наадам. За тэгээд бидний одоо энэ эцэг өвгдөөс өвлсөн өв соёл гэл нэг л юм байгаа шүү дээ нийтдээ. А ер нь бол яг морь уйн гэдэг чи яг юу юм бэ? Яг одоо яг цөмөр гоё тодорхойлт хэлэх гээд үзье л та. За би юу 93 наадмыг өөр ингэж санддаг. Манайхаа дэлхийн талыг эзэлсэн Монголын одоо нэг дэлхийн орой төрсний буюу энэ атомны буюу шийдэх мэнгүүрээ дэлхийн талыг эзэлсэн. Дэлхийн хамгийн том баян хүнтэй шинжлэх хүн байж байгаа тийм. Тэгээд тэр ягтай ямар баян дэшээ яваа доош явж юм болсон үед тэгээд яг энэ эднэрт ер нь дэлхийн талыг эзлэхэд энэ сайн хэрэгтэй байсан. Сайн мэхтэй хүн хэрэгтэй байсан. Сайн харуулж хэрэгтэй байсан. Бид нар үлдээс болов санд. Ийм учраас бид нарыг 93 наадам гэдэг бол 93 наадам гэдэг бол өгөн цаанаа тийм л бодлоготой болов. Тэгж үлдээсэн баг гэсэн. Тэгээ манай монголчуудад наадам гэхлээс бодгоогүй байдгүй баг. Дандангүй хурдмаар хараад байж байгаа ингээ усуудыг согцоо юм харж байгаа юм таатлаад юу болчихоо гэдэг. Тийм сайхан Монгол хүний зүрхэнд адуу гэдэг юм бол тийм үлдсэт болгосон. Энэ нохой бас би бас тэгдэг. Гэхдээ эзэн хүн байдаг, Монгол хүн байдаг. Онаа адуу байдаг. Олсын хамгаалдаг нөхөр нохой байдаг. Энэ гурвын ямар нэгэн холбоотой байдаг. Энэ сайхан имийг бид нарт үлдээгээд өнөөдөр одоо ингэж одоо бол энэ та нарын залуус сайхан гээд үеийнхээ сайхан үйл ажиллагаа энэ 93 наадмын түүхийг ингэж хойд үедээ ингэж судалж залуу үед ингэж гоё явуулсан. Ер нь Монгол турхтныхаа голомтод хүмүүсийн хөөргийг бас үлсэж байна гэж та нарыг ойлгож байна шүү. Яг 93 наадам бол дээр үедээ бол одоо биднийг одоо тэр дэлхийг эзэлж одоо байлдж явахд бол цэргийн бэлтгэлээсэн байсан ба шүү. Тэгс байх. Бүх нь одоо бүхөөрөлд нь хараач нь хараад бэлтгэлээ хийн. байлдаа. Одоо байлдаа явахын өмнө одоо наадмаа хийчихэл явах нь шүү. Сайхан морой хөнгөрөөч гинэ. Хүчүүдээ барилдуулаад би одоо хараад бэлтчихнэ шүү. Тэгэл одоо явахыг л. Ер нь өнөө цагт одоо саяхан болтлоос морой нэг төрийн хэрэг юм аа гээл ярьдгэлээс ярьдаг ч байсан. Одоо ч бас ярьдаг л баг. Тэгэхээр энэ миний бидэд дөрвөн тодорхойлт өгөх гээд байгаа юм чинь ер нь морь үн гэдэг үйл чинь юу юм бэ? Яах одоо энэ 93 наадмын аль нь 93 наадам чинь Монгол төрийн тулгын 3 жил өгдөг шүү дээ. Одоо бид Монгол үлдсэн цагаас л хойш өөрсдөө хамгаалахын тулд морьдоо өнгөрөөдөг байсан, байлддаг байсан, барилддаг байсан, харавдаг байсан. А эсвэл эзэлж хоол үнсээ авахын тулд бас л энэ үйлдэл хийдэг байсан. Тэгэл яг Монголын төр бол энэ 93 наадмын дээр бол үүссэн юм аа. Тулгын 3 жил нь бол мөнөөс өмнө юм аа. Энэ дотор тэгсэн. Энэ дотор ер нь урдан морь уйх энэ өнөө цаг болон одоо бидний бол дээр үтгэдэггүйс өнөө цагт бол энэ ямар ажил юм бэ? Ямар тодорхойлт хэлэх үү зүгээр одоо нэг өнөө цаг юу? Тий. За би бол морь уйх хэрэг бол төрийн хэрэг гэдгийг бүр одоо тийм багсан. Ер нь бидний Монгол хүн 93 наадам шиг наадам дэлхийд байхгүй байна. Энэ уртын дуу шиг дуу дэлхийд байхгүй байна. Энэ морин хуур адууны сүлээ хийсэн энэ морин хуур дэлхийд байхгүй байна. Тэгээ хөөмий гэж асаагүй байсан. Тэнийг манай хардчихсан гэсэн баха. Гадагшаа. Бүртгүүлж чадаагүй. Бүртгүүлж чадаагүй болсон юм гэсэн. Энэ бол бидний Монгол хүн болтолсны энэ газар нутгийн бол үндсэн чулуу одоо толгой юм даа гэж юу яа. Гадны хүнээс тусгаарлах юм биш. Тэгээ манай Монгол адууны ухаан энэ зүйл би агуу юм даа гэсэн тэгэл та. Яг тэр Монгол адуу гэдэг бол ядахтаа одоо
다 수준 보고 또 어디서 오늘다가 때문에 아무래도 그렇듯이 도서관 들으시지 못해야 시험도 대로 가도 윤리는 박사님은 doktor에 저는 대리도 고서 삼하고 있대요. 팀하고 데려다 사한테 우는 분은 들어가고 들어가서 그러면서 의지하고 사올 때는 때문에 들어서고 하와가 베트남에서 그 나무가 컴바갔네 해라도 보죠 앞서서 보죠 뭐지 쓰겠다고 있어. 그때 뭐는 어떻게 돌순 같은 게 뜨고 여기는 흔히 스타트가 앞두고서 들어가 치서 여기 뭐 데려다 어느 때 어디든 들어오는 야스물에 들어오든 돈 들수 없어 들어오든 왔다 그랬고 다나사한테 이것좀 돌아가다 스웨트고 도고선다 대리 코로나도 때 윙셔는 그 돈은 들 호기는 그 목표를 때는 도모라고 하는 되게 대 루스 뭐를 해트로서 싶었다 야스스 그들 만남 소름다 싶은 거 거기서 만남 머린 대로 머리만 딱 사는 약간 다 거고 싶은 대자는 어떻게 뭐 스탠드가 없어 대 아이들 어떻게 팀을 이런 거로 나면 함께 더 놓서 뭐로 또 해 어떤 부분이 후일킨 인이 더 못하겠습니다. 오늘들 인이서 당소지가 저것도 만에 도와주기 하고 그때 대출도 어떤 그 도시오지 인소지 어떤 질 그래서 사주었습니다. 아메리카는 상태 스타일고 더 트라디스 그때 이놈들이 머리에 할때 머리에 해나질 여sort고 인연들이면 또 만약에 나라팀 유무성 하다라시다 실로지 머리에 그때 군대 보고 그랬어. 타입도 없으면 다운도는 없었어. 지금 팀이 더 많아, 더 많아. 만약에 아무튼 팀은 살아갔다. 우리 같은 doctor 갖고 이 팀 사는 아이들한테 선택 뭐를 하기 어떻게 뭐 좀 쉬는 거 알아티 통으로 때다서 Үндэсний өв соёлыг дэмжигч Horsepower Sydney. Австрал Артрофенвет 250 буюу PPS нь уян морины бэлтгэл болон уралдааны альж үед хийхэд тохиромжтой үе хоорондын жииргэвч мөгөөрс зөөлөн эдийн гэмтэл үений өрөвсөл зэргээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, үе бэхжүүлэх уян морийг доголохоос хамгаалах давхар үйлчилгээт лабораторийн шинжилгээгээр баталгаажсан сөрөг нөлөөгүй албан ёсны эрхтэй тарилга. Би Баатрахтай их танилцаад бас нэлээд хэдэн жил болчихсон. Тэгээ би энэ адуун тусгааснаас хойш Тавхан Баатартайгаа нэг танилцсан юмсан гэж олон жил бас өсч мөрөж явсан. Тэгээд Ташдэмрэл найзынхаа буйнаар бид нэг санамсргүй байдлаар танилцаад. Тэгээ бид тэрий чинь бас их оронд нэг адилхан гэж хүмүүс яриад шоолоод идэв шиг. Янз янзын бүр яриа өрд гаргацсан. За тэрийг одоо яриад байна. Тэгээд ямар ч юм даваа ахтайгаа би танилцсан одоо энэ ингээд бас нэг юм зэрэгцээ сууж байгаа бас миний хувь юм уу гэж бодож байна. Адуун дуртай эр хүн болгон даваа ахтайгаа сайхан ууж хөрөөд ярихыг хүсэж байгаа. Би даваахаас ганцхан зүйлийг асууя гэж бодож байгаа. Тэр нь та сайхан хариулаарай. Адуу таних мэдхээс гадна адууны одоо уяаны тэр арга барилд адуу болгон тохируулж ийн гэдэг бол уяач үний гол эрдэм юм а гэж би дотроо боддгийг. Адуу болгон бүгд адилхан ажил хийхгүй шүү дээ, тэ. Тэгж бодоод ахаас одоо танд уяхад хамгийн хэцүү байсан адуу ямар адуу байсан бэ гэдгийг асуумаар санагдаад байна. Тэрийг одоо та яаж аргалав те? Тэр талаас нь би асууя гэж бодож байна. Адуу энэ мэдтрий болох хөрхөргүй байлээ. За миний логоорыг. Яхаа гэхдээ бас стахан сайхан мөр дагуулаад төрийн дэцэлийг авсан хөлтэй. Гэхдээ өөрийгөө бол би чамалдгийг. Ер нь мороо сурчсан гэсэн ерөөсөө байдгүй. Тэр ингээд уяснаар тайгаад луулсан биш залуухан шинэ төрийн мөр дагууллаа. Тэгэхээр улс ихорны төрийн мөр дагуулсан үчи улам их хүндтэй байлаа ш тийм ээ. Тэгэд ерөөсөө дандаа чаддгүйгээр яриад байдаг байсан. Нөгөөсөл ба мандуун дөгөөсөл одоо надад галгаж байлаа. Тулаан дамжуугаа интэйсэн би яриад шүү дээ. Энэ
тэдний хуунаас чигээр. Тэгээд тэдний танаа болохгүй юм яриад. Би тэг ямар их л олон ордуулсан өнгөсөн дэж та тэгээд ундаг хүн тэгээд дандаа болохгүй юм ярьж өгнө гэж ингэ санддаг байсан. Гэсэн чинь намайг сургаад байсан юм билээ л дээ. Сүүлдээ ингэж алддаг юм шүү, тэгж алддаг юм шүү гэж алдаагаа яриад байсан. Тэгээд хажуу их таны би ухааш ойлгосон. Адуу олон шинжтэй. Олон шинжийн уяатай. Наснаас нь уяатай. Ийм л эдэлтэй. Тийм учраас энийг хэлэхэд их хэцүү. Одоо яг амьдрал дээр ингээд болох юм бол нэг авчиг догоостай одоо бол арай нэг хөнгөн дүү байна. Арай нэг 10 гарсан их насны үед юм бол эдлэгээ дааж байж эдлэгээ хийж байж явдаг. Тийм ажилтай байдаг. Агнасны адуулаас нэг шүү. Тэгээ шинж чинь одоо аслангийн шинж гэдэг одоо бол яг л их хаттай болчих тийм адуу. Тэр ямар ажил хийх вэ? Шин. Тэр одоо чон шинжээ тугах хэвээр. Ингээл одоо олон хийж үү. Тэгээ энийг бол зүгээр яг номондоо сайн сайн юуж го тунгаас юм байдаг юм. Гэтэ яг хэлээд ойлгоход бол хэцүү. Хүн хийж явж байгаа дараад идэх юм. Юу л гэсэн. Өнөөдөр ишэн одоо их мундаг хурдаад өнөөс манай одоо сүрэ хоры хэрэг яри. Сүрэ хэрүүлт зөөлх оюу хатан чанар мотой. Их яахгүй зөөлхөн сайхан байж бол өөрөө. Тэгээ байгалийн дээр 5 сүрэг томтой толгой томтой. Таамрын хүн том шүү. Толгой том. Тийм адгүй байсан. Тэгээ тэр инхэрстэй харах юм бол тийм энэ ч дэж их атолог хэрэг шүү. Толгой л харьяа одооноос томцсон атдаг байсан. Тэгээд жишээ тийм янз юм байдаг. Тэрний үеийг тааруулна гэдэг бол бурхан цаанаас нь тааруулсан байх сангийн тавь бас тэр бор ордуулаад игээд өгдөө. За тэгээд манай аав надад тэгжсэн шүү. За чи их насны морийг өөртөө чи моостөө хүн гэж бодож байгаарай. Их морийг уу? Их морийг өстөө хүн гэж. Тий. Аас болдгүй юм шүү. Даандаангүй 8 9 10 настай морд 10 настай шиг байнга л хэлж байгаа шүү. Тэр байнга одоо яаж юм гэдэг хараад байгаа юм шүү. Айгаа тийм ээ. Тийм одоо дандаа юу тэ явж байгаа. Би тэгээд заримдаа тэний болчихсон заримдаа хийгээ баацсан хөвөлтэй. Олсоос алдсан ихтэй яг бас зүгээр тиймэрхүү юм байдаг. Тийм учраас даандаангүй их насны морийг бол одоо юу эдлэг болохгүй. Тэгээд ангой 360 хоногийн миний хөө нэг 200 хоног нь бас барьж тавьж явахгүй болдгоо шүү гэсэн. Тэгээд тэр бас үнэхээр бас үний юм даа сандгийн. Тэр бас тоо шүү дээ тийм ээ. Тэр үед манайхан дижил өгч мэдхгүй. Тэгэхэд 200 хоног тэнийг чинь байна ойлгохгүй гэсэн байна өдөр ойтой зарим өдөр зөвлөгөөтэй ингэж явах нь тийм ээ. Тийм учраас одооны мөрөд ер нь нэлээд юу тавих шүү. Тэжээж гоморд бол энэ ажил сайтай үсч яаж үжил мөрөд орлох байх гэж санагдав. Тэгээд одоо наснасан дээр назар гадуу ямар байх вэ? Тэр авчиг тэр 14 тазар ямар байх вэ? Хэцүүтэй одоо яг гин гэхэд бол хэцүү. Зүгээр яг одоо мөр үзээд нэг яах юм бол нэг иймэрхүү дээр юм уу би ч одоо өөрийн сайхан өвдөц үлдээс олон сайхан буян дээр засаг төрийн сай хоолоод доо тэгээд сүлд нь олон төмний лээд татвал одоо айг төрүүлэлтэй. Гэхдээ яг сүлд нь удаад ингээд төрүүлгснээс яг төрүүлсэл гэж бодож байна. Тэний цаанаар алдсан хугацаа бол ямар гоо махын дэлгэр санаа юм их үтрээд юм. Хүний шонд бол хязгааргүй л дээ. Өнөөдөр би калоян дээр яваад учраас ахад бас төрүүлгс натай л байгаа шүү дээ. Би ч одоо нэлээд дөрөв болсон дээ төрийн надад бас. 6 жил дараа назар төрүүлгч байлаа. Их мэт байсан да 3 жил их мөрөнд дараагаар нь. Сайн малыг үтсэндээ өгдөөч байгаа байна. Зүгээр ер нь нэг хүмүүс даандаангүй их насны морин соёл хоёрыг ер нь нүд гараа хоёроос багал халтуулж байгаа юм дээр юм даа гэж санагдав.
Одоо ч тэгээ таны одоо улсын наадмын зүгээр жишээ зүгээр амжилт ингээд хальт яри заяа баха. Тэгэхээр одоо ингээд олон нэвтрүүлэлт ороод олон хүмүүс тэтгэлгүүд таны одоо өмөр үед бүгд юм амжилтж гадарлаж байгаа. Яг түрүүн таягдаж ингээд 6 жил ядаад 3 жил их нас төрүүлглээ гэх те. Одоо 78, 79, 80 онд их мөр төрүүлсэн те. Гадангууд 79, 80 онд азар их мөр төрүүлсэн. Бүгд 80 онд азар их мөр соёол төрүүлсэн гэдэг байна. Тэгс. Тэгээд яг ихний 3 жил авах чинь нөгөөд нийт улсын наадмын 4 их мөр төрүүлсэн те да. Тэр нь би 5 их мөр болсон. Өөрийнхөө хэр мөр. Тийм. Тэгээд анхаар хэр маань төрүүлээ 72 онд. Тэгсэл хөтлөөд ажаа яваад байлгээд нөө улсууд болгож усах гэдэг. Тэр чинь нөө хашаа гэж байгаа шүү дээ. Шавчих л болсон. Тэгээд зүү хашаа миллион дээр үз байгаа л миний хөө мараас гэж би ойлаад явж байгаа. Тэгсэн жил ташуурч. Мараач өнөө хэрмэрэд явж ирсэн. Тэгээд ачаа ташуурагны хөө гэсэн нэг хүмүүс ми ташуурч тэр хамаагүй л явсан та тэр. Тийм сайхан байдаг. Тэгээд зөөлөн дарж услаа гэдэг үгтэй намайг. Зөөлөн дарж услаа. Тий. Өнөө манхаар чи баясан дээр хамаагүй чаргатарах гэдэг. Миний зөөлөн дарж гэдэг нь мөрөнд дээс. Тэгэхээр энэ тийгүү залуусуудаас анхаарваны байдаг шүү. Өнөө тий зөөлөн дарж услах мөрийг би ч өнөө өнгөрсөн юу чинь хамаагүй дарж усаад хийгээл одоо миний зөөлөн дарж услах гэдэг. Ажуулаас нэг. Тэгээд юм гэдэг бас их үе байдаг. байдаг юм байна гэж ойлгосон. Тэгэхээр тэрнээс өөр юм төрөлсгийн дөрөв их мөр төрүүлсэн дээ. Тэгээд сахаа тав их мөр болсон. Ер нь тэгээ юмд нэг тийм гарах залуусууд одоо тэр нэг тийм дэмий юм бол дэмий гэдэг юм да. Би тав их мөр болсон гэж хогтоон төрөдөр их ашигласан да танаас их мөр хайрлаа гэдэг. 84 он гэж үү та. Тэгсэн баха. Тэглөө ч тус. Тийм үү. Урдам морины уралдааныг дэмжигч Орцог уул компани. За одоо тэгээд манай техник дээд гурвнаас төрөх чинь одоо гурвын онц нэг хүүхэд отгоо нэг хүүхэд Марвашийн отгоо гэж одоо энэ Завхай аймгийн улстай гачуудын цаг гэж Ожастын бэрэмж шараалын бэрэмж. Шараалаа. Тэгээд тэндээс тийм хүүхдүүд гурвнаас төлөөд Сэдэмбартаргаас 3 цагийн нэр хүүхэд авч билээ. Төрөөс мөрөнд цаг өгдөг юм уу? Тэгсэн хүүхдүүд өгдөг байсан шүү дээ. Тэр түрүү хүүхэд бас цаг өгдөг байсан. Тэгсэн баха би ямар өөрийнхөө цагийг тайлбар өгчдөг байсан шүү дээ. Олон цагтай байсан. Өөрөө зүүсэн цагаал тайл. хүүхдүүд Тэр түрүү хүүхэд өгдөг байсан. Гэхдээ бүхэд тий. Бүхэд өөрөө зүүжсэн хүн нь шүү дээ. түрүүлсэн хүүхдүүд цаг өгч байсан. Тийм баг. Өөр яг бүхчүүд бол зүүжсэн цаг мага Тийм баг. яг самбуу дарга марх ч юм уу тэгэл үржил байсан шүү дээ. Зүгээр өөрийнхөө зүүжсэн цагийг тайлбар өгчсэн тохиолдлууд байдаг юм л. За тэгээ өнөө үед одоо ингээд морин тойруулгаад уу, алтан гац, тогруу адуу, их салхи адуу гэл. Одоо энэ моринж байгаа томч нь олон ч одоо төрүүлж харагдж байгаа. Одоо жишээ нь амгтан дээр яачнаа шаргаад гээд одоо урдж байгаа 20-21-р зуунд одоо дамж урдж одоо хосгүй амжилтаа адуу байна. Тэгээд одоо алтан гац их салхины үүргээл олон сайхан удамссан адуунууд одоо ингээд төрийн баян наадмын дайрыг төрүүлж байна. Яг би хөвдөө тийм аа яг энэ бас санал хэл хүмүүс байж магадгүй байхгүй ч гэж магадгүй баг тийм. Яг одоо энэ олон тогруу адуу алтан гац их салхин гэдэг одоо адуунуудыг бас тийм шиг азар тавих уу морь тавих уу гэж бас эхлэн штэ тийм ер нь одоо тогруугууд одоо яарч тогруу адууны суурийг одоо тэгээд автогооч одоо тийм засах уу гэж ярьжсэн. Алтан гацыг бас даваад орж байгаатай нийлжтэй засах уу гэж ярьжсэн. Ер нь Тэгээд сүүлд яхад тэр үдээс мэдэхгүй байлаа. Сүүлд нэгээр бодоод хараад байхлаа. Тэгээд одоо чинь тогроод дууны хүүхэд тэрний хүүхэд шарах шиг яваа хүүхэд тэр юм тэглэн. Одоо тогроог чи би соёл хэсэгээрээ 6 дарсан байсан гарамж байгаа. Би соёл руу 70 дарсан. 6 толгой байд. Тэгээд аав маань ихгүй юу намар хөнгөлөх болоод ингээд ийсэд аавга дагуулж чиг нөхөдлөө төмөрийг гэдэг надад шиг байсан. Тэндээс ч гоёс миний хөө хацаатай. Ер нь чи юу юм бэ шүү. Тогроогүй нэр өгөх гэдэг. Манай тэр 72 төрүүлсэн юм тогроогүй нэр. Тэгээд тогроогүй нэр өгөөд азар тавьсан юм байна.
Тэгээ хажигаас ус зүйлээ 7 настай зэрэг 3 таруулаад. Тэгээ бид ажлаас өөрчлөгдөд. Тэгээ сүүлд 84 онд төрсөн баханы чи. Тэгээ 83 онд гарамж угаа. Тэгсэн. 81 82 онд юу яасан Би 81 онд 27 орсон. Аа за. Отаа. Тэгээ ер нь нэг тийм миний жолдгүй тоглоом юм гэж санав. 81 онд би ч одоо төрийн 80 онд шууд дээд гураваас төрүүлсэн 3 жил их мөр төрүүлсэн жигтэй хий боллоо шүү дээ. Тэгсэн чи хавар 4 сар тухай мөр нэг ногоонд гарчхал байсан чинь. Жамин генерал гэж манай Батлавын төслийг дарга байлаа. Тэгээ тэр хүн дуудаж өргөж гэсэн. Тэгээ яваад тэгсэн нэг ганцаар ингээд дуудлаа ороод ингэсэн. Цаймаа өгөөд өдрийн цай байсан бахад тийм итгэж янз бүр жоохон тавиад ингэсэн гэж. За миний хүмүүрээ сайхан ичгүй. Энэ жил азар бол хоёр төрний төлөвлөгөө. Би цэдэн балтараа дээр ороход нэг хүний гавьяд болох болно доо. Гэж 4 сар тоо. тий 4 сар. 81 оны 4 сар. За тэгсэн чинь би чинь гавьяд болох үстэй. Тэгээд юу вэ? Яагаад хөхтэй идэж явж. Она гавьяд гэж юу. Мөрөөр байсан бол байстаа гойчихгүй. Тэгээ бүр миний хичээгээд үрийг аваад өгсөн жоо. Дазгмөр хоёулаа дээдлэн зургаа шүү дээ. Алтан гац шанц хоёулаа зургаа. Урдын дөрвөөс. Тэгсэн. Тогроо 27. Хоёулаа тэгэл өгсөн ч байхаа. Тэгээд ганц хөдлөөрээ юу яасан чи 2 хоног өгн алдчихсан. Энэ юунаас вэ? Солонгыг дэсэн тогоо дэндээс олж аваад тэгээд нэг гэцэн баг хоноод яасан гэж шүтлээд өгсөн. Тэгэл ажиллаа. Ер нь тийм мэрих тийм бас актив шүү. Ер нь мэрихтэй дараа залуу тэгээд тэр үед актер мөр хурдуулаад янз бүрийн бас тийм актер цолоосон бол бас насанд чаах байсан. Бас тийм ажилтай вичус тийм гоотой орхон биш. Бас хуучдаг барьдаг. Бас янз бүрийн ажилтай холгоо хийж удлаа хийдэг үл дээ. Тэр бас ажилтай тэр сүүлд нь боддгийг. Тэгвэл ер нь бас тэр тэгсэн бол авсан бол яах ч байсан. Тийм ээ. Өдрийн баатар болохгүй л одоо бас яах ч. Тийм. Тэр л асан яриад байгаа чинь. Тийм sant гэдэг. Тэр чамд сүүлд өөрийгөө зөвдгөж байгаа л да. Тиймэрхүү л бод. Тэр үеийн нийгэм чинь одоо нэг социализмын үе, социализм нийгэм. Одоо ингээ бүх юм төлөвлөгөөтэй. Тийм, цэдэн балдарах чинь яг ургацын хонсын дарга жамин гоо. Яг баруун гар юм байна. Тэр чи яг л одоо азармаар төвс бол тэгээд одоо ингээд урд 78, 79, 80, 81 гэдээ уйлаа шүү дээ. Тэгэд ер нь танаас амт авдаг байсан уу танаа урд мурал болоод одоо тэр үеийн нийгэм чинь тийм биш. Энэ жил яах вэ? Хэдэн мөр төрүүлж байгаа. Ер нь тийм актив тийм юм барьдаг байсан. Мөр сайн дэхгүй л гэх. Энэ одоо яг тэг төрөх ингэ төрөх гэсэн юм бол барьдаг байсан шүү дээ. Тэг яг тэр алтан гац гэдэг газар чинь хязгаар дүрээ хэнэс манай даваад орж мөрийн спорт авчихсан байсан. Тэгээ хараад өсөй хойхон дөрүүлж ингэсэн содхонс их голороо өдөө тийм үгүй байна. Нөгөөдөг чинь юу яагаад энэ яатгүрээ өнөөдөр даваад орж тавьсан чинь энэ юуны алтан юуны их хадзангийн төлөв юм аа. Ихэн ямаргүйгээд би самтангуй тэр хойно ажиллаж алгацсан хойноос энэ донтав намартай хад зүрэний их юм өгсөн чинь бенцганаас шарай хөөний юм байна шүү гэдэг. Тэгт би шарай хөөг жарамдаад би дашгүй байж гисэн байхгүй. Ягдар зүг гэдэг үний улсад хөдлөөрэй хэрэгцсэн хөлгөөс шарай ясагаас нэрж яваад 40 хэд онд илүү. Тэгээ 50 хэд онд илүү. 54 шүтлэн агцсан. Тэгсэн тийм. Металликтар зүйл шиг. Тэрний жөөлгөөд утсан. Тэр хээр азарганы төл шар хэргүүг байсан. Та 66 онд би барьж өглөө. Тэр ч одоо тэр өвгөн настайхан байсан 50 милигаас хүн байсан. Би ч мөрөөх дуртай 16 настай. Мөрөөх өгч байсан. Орчгол зөвлөг технологи дараа сайн байж гисэн. Харанцсан хоёр байж гисэн. Харанцсан тэдгээс лавсан. Дашгүй тэгээд хүн чинь дашгинараа гэж үү. Тий. Орондоо цааш шүү. Тэгээд 60-т өгчээд хүн дагуулж хүсээ тэгээд харанцсан нуулаад тэгээд явсан шүү дээ. Тэгээд наамарч аваагүй тэгээд яасан таргалдаг.
байцаагаад гэж явж ирсэн. Тэгээд тэрний үг гэж хэлсэн. Их хадсангийн чинь зөвбөр гэдэг газрын төлсөн төлнө гэдгийг зөвбөр чийлс би одоо яаж чийлсийн төлсөн төл галшраас их улаан хэрэг байсан гэж боддог. Самдангуй гэсэн. Самдангуй. Энэ чинь хоёулаа самдангуй шүү. Надад. Тийм мал гэсэн. Тэгээ би тэр алтгацсан чинь авахлаад. Ингээд даваад байсан чинь тэг юуны зүгээр гэж магадгүй шүү гэдэг. Тэгээ аваад тий аваад. Тэгээ хязааланд нэг ояагүй мадсан соёлол зэрэг юу яагаад жоохон оролдоод байсангүй. Ер нь жижиг тогсон юм ихтэй. Тэгээ нөгөө чи ер нь яаж бод азар тавь гэт. Тэгээ азар тавьсан юм. Ер нь миний тавьсан төрийн наад 8 азар төрүүлсэн юм шүү. Энэ хоёр төгнө. Тэгээд солонгой тэгээд тоогроо алтан гац. тий энэ гурав эдний торлогоо тэр баг. Тэгээд Тэнгэрийн саалыг би азар болохоо гэсэн азар гарт тавьсан. Тэгээ манай хөрөн байна. Тэгээд соломон Толон байна. Толон азар. Өндөр зул. Зөв. Өндөр зул энэ 8 баха. Сарттай юу юус. Тий азарганда нийс 8 азар. Түс үлэби сүлд бодчихсон. Тэгээ яг энэ бас сайхан буйнуудыг залуусаа сайхан идэлж. Сайхан одоо нэг хүмүүс сайхан нуулгүй сайхан байдгүй. Тэгээд зүгээр сайхан санагдав. Монголын үндэсний соёл хурдан морины уралдааныг дэмжигч Монгол Од компани. Их хайрхны өвөр нүнжиг эрүүл байгалийн сэрүүн сэжүүрт баригдах жаргалан тоонд цогцлбор хотхон. Монголын үндэсний соёл морин уралдааныг дэмжигч жаргалан тоонд цогцлбор хотхон. Одоо ингээд тоогроо алтан гац ингээд солонгод одоо ингээд удамшиж байгаа шүү дээ. Одоо ингээд тоогруудад чинь одоо ингээд удамсаа аднаас хамгийн адилхан айл байна одоо үед ч юм уу те. Алтан гацтай юу н айл нь байна одоо сартгээд төлүүд байгаа шүү дээ. Тэгээд одоо төлийн төл ажны шарга маань тоогруудад энэ хэр оролцоо. Юу н тоогруудад шарга бол шаргын эсгч одоо солонгийн халцангийн төрсөн дүү 50-99 номертэй тавьдэргүйг би тоогруу тавьд зээ татсангуу гас. Тэгээд зээ татсангуу тэр хоёрноос гарсан халтар хэрэг байсан. Тэгээд тэнийг 91 оны намар зөвшөөрөл хэлбэр болгоод таманаас үлдэн эдэн чөлөө аваад гарсан юм. Юу н тоогруулалттай төстэй юу тэр шаргасан сайхан да. Гэхдээ яг тоогруулгаас арай өшөө билээ. Дөрөв хөлн их адилхан да. Чи тоглолмоор байсан доо би. Тэгэд тоогруу нэг визгэж үзээгүй. Манай тийхээр визгэж үзээгүй юм шиг. Нэг давтлын дараагаар энэ морины гэдэг шүү дээ. Энэ хоёр визгэж үзээгүй. Бостын ус жаахан жүжигүүл энэ байсан л да. Хөлнөөс модгсон шүү дээ. Энэ хоёр би шарга энэ хожуу хөлөө модгсон багаад. Их хөлний ажиллах шиг бүдүү сайн. Тийм учраас бага нь хөлийн бүдүүн байх нь бас зүгээр болоо гэж сандгийг. За мөр одоо бас олон жил мөр гэж олон мөр харигдууллаа. За тэгээд мэдээж уяачи эрдэм байлгүй яах вэ? А тэгээ бас адуунд чи өөрөө үүрэг байна. Морин тойролгоо адуу таны үсээ адуу ер нь угаасаа хурдан болоод төрөөд такуд байдаг юм уу? Одоо удам угсааг нь мэддэг болоод одоо ингээд такуд байдаг юм уу? Ер нь морин тойролгоо адууны дээд удам Монгол талаасаа ер нь ямар хувь юм байсан? За морин тойролгоо адуу гэдгийг дээд тал нь бол 1900 одоо энэ юу юм гэж би сонссон. Герман Орос хоёрын дайнд манайх олон сайхан дуугч авсан. Тэгээд тэдний тэрэг хөдлүүлээ их боо гэж машина чивдэг байсан шүү дээ. Тэгээд чилсэн Монгол нөгөө Орос борд дэжэл байдаг гэдэг болсон. Тэгээд Монгол эдмор сургаа тэгээд тэр
Тэр манайш дайнд оролцсон. Тэгэнгүүт тэр Жoko гэдэг генерал чинь ерөөсөө Монгол адуу гэдэг бол их мундаг адуу гэдэг юм гэдэг. Тэр Сталин дээр ордог гинэ одоо ялтын баяр их гэдэг. Энэ Монгол адуу юм байдаг юм. Монгол адуугаар хараад өгөл яах вэ гэсэн чинь болохгүй үндэсний хадуугаар өхөн зүйл шүү гэдэг. Өгөл юу гэдэг. Тэгвэл энийг дайнд хэрэглэж болох юм байна гэд нөгөө чинь Оросын морин завод одоо Японы морин завод юу болгосон тийм түүхтэй. Талбаргийн морин завод. Талбаргийн морин завод. Тийм түүхтэй. За тэгсэн сайд өгөх болсон чинь энэ Барцааны сангаач хөө өгөн оюуны бас милиард холоод цаад Барцаан сангаач хөө бий болгоод энд байшуулаад их байсан түүхтэй. Тэнгүү сайд өгөн оюун бүрж яддаг гэдгийг л одоо яг тэгэхээр эндээс хахад өнөөдрийн аваад байгаа хойсны гаш. Сууя тэг тавиад хойноос доон үйлдвэрийн газар орж ирсэн гэдэг баха. Нэг борооцоор тэгээд юм. Тэр Зүүбрик гэдэг байгаа чинь бас доон газар тэгсэн түүхтэй бил. Тэгэд эдгээр чинь өгдөө жаагны чинь тэгээд яг тэндээс гарсан 3 багт байдаг баха. Нэг газар 50 төс байдаг. 50 багт нөө 49 он нөгөө тэр нөгөө Уктаалын дээдүүгээ үйсэн гоё хөхтөнд үтэдэж штэ. Тэр интэл түүсэн тийм түүхтэй юм лээ. Тэгэнгүүтээ нөө хойч нь техник хөгжүүлэх юм орны хэрэггүй болсон зэрэг морин завод хэрэггүй болсон. Тэр адууг Батламар хямд өгсөн. Батламар хямд ингэ байж үсэн чинь морин торог Оросоос бий болох зэрэг адууны суурийг авчиж тэр явны адуу морин торог ийм л түүхтэй юм сонссон доо. Тэгээд энэ дотор сайхан дээрээсэл сайхан адуу байсан доо. Тэгээд би зөвхөн овинти орталын талын улсууд намайг багхан багтлаа сайхан эдизатнууд яачлаа бид нар зэрлгүүд гэдэг шүү дээ. Эдизэг зэрлгүүд гэдэг. Хөөтөд одоо том зэрлэг одоо томат өгөх гэж хэлдэг байсан яа. Тэгээд энэ адуу нүлдэр ухсааг сайжруулах гэдэг бол бас нэлээд үйлдэл байх шүү. Тэрнээс гадна тэр 1966 онд Оросоос 5-6 газар орж ирсэн юм. Тэгээд улсын баянаад нь тэд нар үйж яваад орд болсон. Тэгээд айдсын даваа нөгөө түргний голтой цөмөр явах байгаа. Тэгээд очиж ирсэн гэдэг. Тэгэхээр тэр азарныхын цөмөр тэр чийсээ чинь өгөхгүй санаатай байсан гэсэн зайлшгүй. Авч явахад бас тэр үгийгээд ингэж байсан. Согцоогоод цөмөр бидэг өгөөд. Тэр кодитог гэдэг газар чийсээ төлөвлөсөн юм да бас тийм өглөө нарыг нохоод авсан биш юм уу? Индекстэй тогроогийн эцэг чи. Тогроогийн чи индекс биш үү? Индекс. Индекс. Шараа yazık. Индекс, чийс, коллеж гэж. Тэр коллежог юу гэдэг. Тийм л үү? Тэг коллежог. Индекс гэдэг. Тогроо юу? Тий. Тэг хартстай алтар хийж бодод тийм байдаг байсан. Коллежог нэг хар азаргүйс хар азар юунд тойрол ойдгүй. Тэгээ юм уу ерөөс ариугүй юм уу алсдаггээд юунд үлээ. Би мадахыг онч гэдэг үдэлсэн чинь коллежо гэдэг газар нэг надаас тоороотой нэг удаа тэгдэг юм тэгээд. Тэгээд коллежо гэдэг юм байна гэсэн би. Тогроо. Тэгээд Сүхбаатар галшир интерес дахиж адуумал авчирсан уу? Юу н одоо гэдэг нь төмөрж байгаа самдунгай гарамжуугай ингээ та хэд ингээ адууч уяач тойсон шүү дээ. Тэгэд үе үедээ ингээ тэр одоо Сүхбаатар руу та хэд ингээ гүүн жоо гэдэг байсан юм уу? Юу н ямар учиртай юм зүүн талаас гүүнүүд одоо өдөртлөгөө суур байгаа шүү дээ. Одоо гүүн ойны адууны жаргалан дээр суу. Тэн дээр яг одоо яа тийм тэд гүү. Манай гарамжуугай гэдэг явуулсан юм лээ. Тэр сайхан шар хэрэг атсан жоохон тийм бор хонгоргүй атсан байсан да. Төшөө галшаас нэг олоод таагаа хоёргүй атсан байсан. Тэгээд бор хонгор гүүний юунд их сэлгэн тавиад бор хонгор энэ хурдан байсан балтааныг хайрцсан да. Шар хэргүүний сайхан савдрооны гас их хазн өшөөсөн. Тэгээд төлөв болгосон юм. Манай харамжуугай дээр байгаа л болсон. Сайхан зурсан. Ямар зэй төлөөд тийм азарнаг байсан да. За тэгээд Сүхбаатараас би сүүлд 80 онд тэр бас нэг автомат явж авчирсан. Эдийн гүүнүүд авчирсан. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 100 даагны уралдаан болоод
тэрэн түүсэн жоохон хонгор шүтлэн бүрээ ачаад. Тэгээд тэр сунгаан л өнгөлөөл тэгээд болохгүй байсан да. Түүнийг элийг хонгор халдсаар өсдөөс сайн хонгор халдсангүй хораалгаад тэрээс хаас нэг хонгор халдсан шүтлөөсөд сухтаж байгаа хүмүүс давилаад амнууд үзсэн юм. 100 хонгор. 100 тий, 100 хонгор. 85. 85 онд. Тийм үү? Тэ 85 онд. Солонго төрөл ам үзүүлэлт. Тэр чинь хоног том хонгор мөр штэ 82 онд хязгаарланд юу соёод юм лөө 83 Солон дөрөвт орсон чинь биш үү? Дөрөвт 82 онд юу нэг халдсан Солонгор гэдэг газар гэлээ. Солонгор шүтлүүрээ амаа үзүү. Тэгэхээр 85 байгаа. 11 мөр ажилласан да. Тэгэхээр тий 85 он штэ. 85. Тий 85. Одоо нэг юу байхгүй да. Хойд нөгөө мандаа гэдэг тавсрангой ах нөгөө пүрсүрэн гэж байгаа штэ. Тий. Тэр хүний чинь нэг дээр бор үрээ төлөвлөжсэн байхгүй 85 он. тий. Тэр болоо бүдүү мөгцөд хүм улаар төлсөн. Тий хүмүүс үзүүд одоо баг барины тэмдэгт дайруулсан. Тийм фото зураг надад би саяхан олж авсан л та дайруулж байгаа тий. Тэгээд л яриад байна л та. Тэр чинь хол зүгтээс. Тэгээд яг л баригдлаа гэсэн чинь байхгүй наа. Тэр үуч тэгээд танаа тойруулахын чинь цэрэг хувцтай хүмүүс мөр унж урагдаад. Тэгэлгүй яах вэ? Чи би зөвхөн зэрэг болгосон юм чи бүр. Оо за. Тэр яг л доосод намайг тэгжсэн байхгүй. Энэ одоо дотор үлдэх гээд хүүхдээ өнөө цэргүүдэд хэлэх гээд зэрэг утсан үргэлжлээ гэдэг. Хийлгэж өгсөн байх гэж. Монгол хүнийг амрах юм шүү дээ. Би бол өнөө цэргийн юугаар нөө цаагуурын зэрэг утсан хэлсэн чинь. Таны чи ингэж ярьж байсан. Би бас хэдэн түүнээ сонссон. Эхлээд морин тойруулгын морид одоо ингээ бүгдээ очлоо тусдаа явдаг гинэ. Одоо тэгээд нийлэхгүй. Тэгээ ингээд одоо энэ аймагуудын мордод төхөөрөмжөд орлоо. Цэргүүл бариад авдаг. Тэгээ одоо ингээд таны үжээс мордод очоод эргээд тэгээ араас нь цэргүүд мороод авдаг байсан. Ингээ тийм ширээ бас нэлээ 2 3 хүнээс сонсч би ч нэлээ юмд орсон гоо. Ярьж л голсоо гэх юм. Мапын толгойд шуулаад илүү тааж байна. Тэрнийг он чигээр хэлэх юм байна. Таваагүй тэргүүтээ мап түвэмгийн уяач тийм мапын толгойд ч таваагүй. Сүрэн орын хэр азрах гэх нэг айхтараа шуу гэсэн шүү дээ тийм. Тэгсэн зайлал. Манай сүрэн чимэд дөрж байгаа юу гэсэн гэдэг тань тийм дээ. Манай чимэд энэ сүрэн орон бас их ухаалаг шүү. Тэр би сартыг аман үзүүлсэн байлаа. Тэгээд саллуулах гээд араа үтчихгээд өсчөөний гадаа байж баахулсууд хүрчээд ариг шаргалаа хойшуурд нас авчгаад ингэсэн чинь. Хэрэг намхан ингэ согохгүй. Өвгөө миний хэрэг ингэ зогсдгүй. Энэ ихтэй намхан болчихлоо. Гэнэтэй гэж байна. Өчигд одоо өдөөс өмнө нэг наадахтай шуулдах нэг адуу байхгүй байх шүү дээ. Энэ чинь зурлах хэдийн байлгүй яагаад тэгээд тэрүнд ядраа үзэх би тэгж байна. Тэг нэлээд байсан ч гоо гэсэн. За үгүй хоёлаа Монгол яахад нэг дийлээ. Чи энэ юу гэд охин зэрэг байгаа мархаш одоо нүү чаа барьж авчихвал. Чи хүрээзэн яваад нэг яриад төгөр. Хүрээзэн тэгэхэд мартаагүй байхгүй. Зөвхөн ягаад олон дагуун мартаа. Тэгж байна. Тэр зээл дааг нь авчулсан дээ. Тэгээд тэр зээл дааг сайхан гүйлээд энэ нэг сайхан хонгор гарсныг би өсгөлэн дор чүр гэдэг хүнд өгсөн. Тэгээд хөсгөлд 2 3 4 дүүсэн хонгор. Олон дөрөв саад сайн үү? 7 8 дөрөв саад. Тийм болж байсан шүү дээ. Олон сайн хат байсан. Тэгээд тэрний удманд бас энэ тэнд өгсөн тэр яваад л байдаг юм. Тийм л ухаалаг байгаа. Би тэгэхэд бас мөн ч сүйдний гээд иргэн тойр бодоод байгаа. Одоо их газар явснараа бол би бас тэгж бодмоор юм уу? Би тоосон юм уу? Тэгэхэд тэгж би тэр саалбараа өгсөн. Тэгээд орон нутгийн онцлог хөнгөлч гэсэн юм. Тэгээ мөр болоод энэ зүүнтэй юугаар дэлгэр хаалцлаа гэсэн баг. Сүүлдээ налахад нэг айлын уянд нэг зогсож байсан. Сайхан мөр болсон. Хөрөө цагны хөвгтөө. Тийм одоо байсан шүү. Тийм ухаалаг шүү бас л ундаг. Тэгээ янз бүрийн бодоод олсууд нэг азар унгар явуулаад ингэсэн чинь сүр орд гэсэн. Би бас одоо хэлмээр байлаа гэсэн. Би өөрөө зодуулах гэж байх юм аа үгүй. Уучлаарай гэсэн. Өөрөө зодуулах гэдэг. Тий яагаад намайг өмөрөөд одоо тийм гэж хаавал гэсэн. Нөгөө улсад шүүрийг зодуулах гэж. Монгол телевизээр явж ирсэн цэмдийн цэмд болж байгаа юм юу гэсэн хэлээ. Оо тэр нэг цэмдд нэг өгдөө утслаа.
Тэгсэн чинь 20 тонсоос 10 хэд тонсон байсан. 10 хэд тонсон. Тэгсэн чинь яасан гэсэн өгөн чинь юу яагаад вэ? Өчигдөр жоохон байлч гэсэн чинь чинь хоёр жилээр хаваа яваад гэсэн. За тэгээд бид ч бас нийлдэг байлаа. Тэгэхээр хоёр жилээр хаваа яваад гэсэн тэгээд хэд улсууд байж тэгээд нөгөөдгийг аюунд төвлөрөөс доорлаад гэсэн. За миний өгөө богдуулыг бойтгоор хөлөвдөн үз. Богдуул шиг байгаа гэсэн. Надад бидний дөрөв гэж байгаа тийм ээ. Ирээд тоо яаж гоё тэгээ үнэн Үнэн гарнаа гэсэн юм байна те. Нэрмэн мэт үсэлж чанаад юм яд баадгүй шүү дээ. Юу ярихаар ч тэр юм уу. Яваа өрхим Монгол төр гэдэг улс гэдэг олон жил ихнээс нэмэр төлөх гэж чадаагүй маш ороод жил юм уу. Ихнээс нэмэрийг анхан одоо ихнээс нэмэр төлж гоосон тэр жилийн наадмын сүмийг авчирх гэсэн үг үү тийм ээ. Би боддгийг зүгээр одоо азаргын мөр төлж гоосод бол одоо тэр эцэг мөр гэдгээр төлж гоон төрийн наадам авч байгаа. Босд нь бол одоо нэг жилийн унах шүү дээ. Тэгэхээр бол энэ дээр бол төлж болох юм. Одоо бөхөр боддгийг би за тэр бүх энэ хоёр атгаа хоёр эсвэл энэ төлж байгаа юм байна. Соёлонгоос хойш дунд насны хөөгд төлж байна. Бага насныхын доотлогыг төлж байна. Гурван үеэр л байх бол Өсвөр залуучууд төрөлчтэй тий энэгээр л байдаг баг. Тэрнээс азаргуур хоёр төлөвшөөс нэлээд ажилтай л да. Цаанаас хөв байдаг бол одоо яадаг юм бол тэрнээс хүн болгон чадаад хүн болгон саснаараас төлөд ахшаас л болтой. Ачууж нөхрөөсөн юм да. Олон өмөр үжиж цөөхөн төрүүлэлтэй аргагүй ядсан чи. Учир нь бол 30 л ариг байдаг болсон 6хан л төрөв шүү дээ. Тэгээд одоо тэгээ одоо нэг бас нэг хүн нэг сайхан юм сургасан шүү дээ. Нэг бас нэг мөр төлгөө байсан чинь хөдөө яасан чинь бас нэг хилэрхтэй давхиж хичээлээд яасан. Хэд улсууд л ажилласан чинь. Энүүнат гэсэн хамаар хамгийн сүүлд орсон юм байна. За наадам сайхан бодлоо. Чи орд зүрээс навлаа би хойд зүрээс навлаа. Наадам хоёр зүрт гэдэг юм гэсэн. Үгүй нэр сүүд ордог юм төлөлдөг юм багтдаг. Тийм ээ? Тэр дундор ордог юм тийм ээ? Заавал тэгж одоо тийш та. Менежер бачер Үндэсний өв соёлыг дэмжигч MB Beer Plus. Наадам дээр нэг 300 мордлоо гэхэд үзүүрийн 5хан адуул тэр түмэнд одоо танигдэл болж байгаа шүү дээ. Одоо бол бас 6 7 8 9 10 гэдээ бас нэг тодорхой хэмжээний 20 хүртэл 30 хүртэл ингээд одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд зургийг аваад ингэдэг байна. Тэр үед ингээд бүр тэр 300 дахь адуугийн хүртэл орж иртэл ингэжсэн гэхээр наадмыг энэ бүрдүүлж байгаа маш олон хүний энэ олон жилийн хөдөлмөр тэр нэг мөр болгоны ард өчнөө олон хүний хөдөлмөр байна. Тэр болгоныг бас Монголын ард түмэн бүгд нүдээр мэддэг байсан. Одоо нөгөө бидний чинь даваахаа гочлоо бидний чинь тэгээд бас энэ хэд бол яа гэв би зүгээр л төрүүлэхийн төлөө л яваад байна. Мөр үйж байгаа хүн болгон төрүүлэхийн төлөө яваад. Гэтэл болохгүй зүйл байна. Тэр талаас нь бас харж уяас нарыгаа энэ адуун дуртай олон залуучуудаа бас хайрлж яваарэ гэж уриалмаар. тий. Ер нь юу л да орцхон сайхан шүү дээ. Тэр мөр яа тавих гэдэг дундаа сайхан. Тэнэс тэр залууг байлгүй яг гэхдээ тэр оролцож байгаа гэдэг бол энэ хүний бас их ондог одоо ухаалаг тэр цуснд юм орсаад байгаа юм болов. Би одоо энэ нөхрийг нүүрүүдээс хэлж байгаа юм биш. Энэ атон өсөө докторын тэр хамгаалал юм зүйл байх л байна. Тэгэхээр адууны талаар доктор хамгаалсан юм шүү дээ. Тэгэхээр энэ бас нэг цусан цаагаараа болохгүй нэ та. Тэгээ энэ бас цагаан дуу сэтгэлтэй өнгөргөө хүний тэнгэр орох гэдэг борны хурдлагдаг. Юу нэгээр хараад бол олон хурд ингээд хурдлалаа л да. Тэгэхэд хөлтөөлсөн удаа хөлөд авсан хэд хад дуу шүү. Их тог руу бай. Энэ шаргалзах шиг хожуу хөлнөө. Чи яг уралж чадаж болоогүй. Тий. Тэгээ энэ Лусмолдгийн хавтар гэдэг газар одоо эдний жуулдаж байгаа. Энийг бас хөөцөлдсөн тэр адууны үйлчлэг тааруулсан юм шүү дээ. Бос нь л одоо мэдхгүй. Манай ононгийн хэрмэн тоглоог байна. Тэгсэн баг. Тэгээ манай их хэрмэн тоглоог гэдэг цөөх адуу биш үү.
이렇게 하나도 없어요. Тэгэхээр бас нэг тэр атууны чанар янзын юм л та нэлээд байх багтаа гэж санагдав. Тэгээ одоо өнөөдөр бас нэг юм биеийн жил яарлаа. 1963 онд манай Баян цагаан сумын толжин дэдэг газар 700 улдах дам үзүүллээ. За түүний 40 жил явуулсан гэсэн. 52 он түүний өөр зээдэг улсад төрүүллээ. Түүний хөгд манай хөрөөцөр дөрөв төрүүлсэн дээ. Тэгээ түүний хөгд манай салуу нэг төрүүл нэг амаа үзүүлсэн. Тэгэхэд 63 онд амаа үзүүлсэхэд 93 онд 30 жилийн дараа салуу амаа үзүүлж байгаа. Дөрөв түүний. Дөрөв түүний л. Тэгэхдээ их салуу явах. Тэгээд ажнаа өрөө. Тий. Тэгээд цогон 3 дахь юм байна тий. Тий. За цогон өөртөө тий. За тэгээд цалунгийн хөгд манай хөгцөлтэй. Тий. Хөгцөлтэй хөгд нараа хонгор. Нараа хонгор хөгд нар хонгоргийн энэ жил дараа 30 жилээр гараам үзүүлж шүү дээ. Тэр атууны үлдэр өгсаа гэдэг бол одон гэдэг үгээр мөнхөд байдгийм байна гэж би. Амьдралтай явах. 60 жилийн түүхэн дотор энэ хэдтэй багтаж байгаа. Ганцхан хөгцөлтийг би алдаж баруухсаад хүн зунуулж хөлийн жоох молгосоосоо айгуул чадаагүй хоёр хуралдаад хоёр амаа үзсэн шүү дээ. Өвлийн хуралдаад амаа үзүүлээд тэгээд чадаагүй дээ. Юунд амаа үзсэн гэж чадаагүй. 60 жилийн дотор 30 жилээр нэг амаа 30 жилээр амаа. Энэ юм байгаа үү? Тэгээд нэг оксидийн одоо чиртэнтөө нэг тийм юм байх шиг байна. Гэхдээ 30-ны дараа намайг ярих юм уу гэж юу ногоос шинж. Тэгээд 30 жилээр цаасмаа. Тэгээд зөвхөн шиндээ хэлсэн суманд хоёроо гэсэн гэдэг жоохон зэйдэж байгаа шүү. Альтрид. Тэний эцэг тийм зэйдэж байгаа шүү бас. Би бүр өгсөн болсон юм мэд. Манайх яг нэг төр болсон. Түүний эцэг өсөлт данчигт соёлоос 3 төрсөн гэж сүнцгээ хэлгээд байгаа шүү. Тэний хөвгтүүдтэй ч дээрээ түүний эцэг данчигт төрсөн хэлгээд бас ийм төгтэй ийм имэлээд гоо. Би 30 жилээр мэдгийг яриад байна. Дээш суудад бас хомчаа гаргаад ирэхэд магадгүй тийм. Тэгэхээр атууны удам гэдэг үл ер нь зөв авчгаад ингээд нэг юм хийгээд бол бас ингээд юм гарах юм байна даа. Харагдаад байгаа юм амьдралтай. Тэгээ 30 жил дээр надад тэрийг надад ойлгуулах гэж 3 ам үзэж юм яаж байгаа вэ? Тэний ус. Нэр яг 30 жилтэй. Тийм байна. Тэр 63, 93, 2023, 30-та. 30-30-ад. Тэгээд 6 ам үзэж юм. За 3 ам үзэж гоётой жил. Тэрээс боснодоор назан дөрүүлээ шүү дээ. Тэгэхээр тийм юм байдгийм бай. За тэгээд морих гэдэг бол энэ ояач хүн бол нэг өсний 93 наадмын хамгийн том тогоо болов гэсэн. Орт Монголын морины ояач шүү дээ. Тийм учраас өнөөдөр би хэлээд бүх айлуудаар улсууд таних улсууд хөршөнгө ордог шүү дээ. Бас хоёроор орлого яг тийм ээ. Цөөн тийм ээ. Тэр өгчүүд сур харваач чинь гэр барайл бид нар шиг байж байгаа юм шүү дээ. Тэгээ тэр их хөрөнгө зарж шүү дээ. Ер нь одоо энэ би одоо энэ бас нэг юм сандгийн. Өнөөдөр ингээд Монгол улсын мандалаач Тодмандалаач гэж төмөр авч тийм ээ. Тэрээс гадна би энэ манай уйлж байгаа эзэн улсад бол тусгаарлаад өшөөг том цолох. Ард үеч гэсэн цолох хэрэгтэй. одоо санаачилж байгаа юм байна. Би тэр дотор сандгийн. За. Энэ чи ягаад тэр өнөөдөр яг одоо хүнийг молохгүй юм байх гэж Монгол хүн чинь сайн мөрөлтэй гэсэн тэр улсууд өөрийнхөө эх орондоо энэ соёлдоо өөрийнхөө хөрөнгийг оруулаад энэ соёлд тодгууруулж байна тийм ээ. Энэ улсад дэндүү ундаг байгаа байхгүй. Ишдэж явсан дээр соосод байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр мартагдаж яваас тэгш мартагдахгүй үлсийгээ соёлыг гэж орж байгаа бол онцгой өшөө том байх шүү дээ. Энэ сандгийн тэр миний зөв юм уу ер нь жоох ярина гэсэн. Давах нэг нэвтрүүлэгт орохдоо
бас яг ингэж хэлжсэн би дэх нь үе сонсч ирсэн. Энэ нөгөө өрөнгө оруулж байгаа адуун дуртай энэ залуучууд чинь гадаадд оч казино тоглож гадаадад мөнгө өрөөгүй эндээ үлдээж байгаа шүү. Энэ бол эх оронч үзэж шүү гэж ах хэлжсэн. Би бас тэр дээр бас их санал нэгтэй байт. Тэгээ нэг олон хүнийг цалинжуулна. Яг нэг адууны ард өчнөө олон хүмүүс нэргүй Монгол улс одоо юу гэдгийг засгийн газар нь ажлын байр бий болгоно гэж хэд бид нар ч бас тодорхой хэмжээнд ажлын байр бэлдээд байгаа хүмүүс шүү дээ. Тэр бид нарыг бас тодорхой хэмжээнд нь дэмжих хэрэгтэй болов гэж бодогдоод хийж байгаа юм байна. За хойноор ч нөө хэвэг овёол оруулж байгаа хүмүүс ерөөсө бүх салбар орж иж байгаа. За тэгэл тэр борны хөгжөөн тэдний гэр орон байна. Наадуу ч одоо нэгсэн тоо чи эдийн засгийн хүмүүсд бол ямар ч хэрэггүй юмд мөнгө зарах юм гэж үгээд шүү дээ. Тэгсэн чинь манай тэр аваа хөгжүүд нь бол зөв тэгстэй тэгээд чимэр цосныг байгаа байхгүй тийм ээ. Одоо юу гэдэг юм те. Нэлээд жилийн өмнө юунд одоо энэ Браус нэг манай аймгийн цугласан юм аа. Таач үлээл байж лсэн баг. Би нөр хин бавгийн лавсрангуй мөхөд авраг тэгэл нэг ширэнтэл таарсан. Тэгээд тэр үд чинь бас ингээл нэг янз бүрийн болоод нэг хүүтэн уралдаан болцсон ингээл нэг хүмүүс чинь нэг айлын хүүхдүүдийг одоо осгож алчих гал тэгээд өөрсдөө нөгөө нэг дулаан машинд ингээл чигтэйхэн тахмах утсан янз бүрийн хүмүүсээ тэгээд нэг хаврын уралдааны талаар бас тэнд яг тэр үед нэг тиймэрхүү яриа бас болж лээсэн. Тэгээд тэрэн дээр хамгийн гол нь бавгийн лавсрангуй мөнхөд аврагуудад нэг ширэнд суудсан байжсэн чинь лавсрангуйд тэгсэн байхгүй юу? Энэ морь өдрөд гүйж байгаа залуучууд манай энэ хүүхдүүд хөв соёлт их гаяа өгүүлж байгаа улсууд ч үгээд яасан гэсэн чинь нэг 3-ын даваал юм шиг юм улсын наадмын одоо хэдэн юм 80 он ч үед юм уу одоо нэг тэр лавсрангуйд л алт ярьсан. Одоо тэгээд тэр үуч нэг амтнд шуугаад тэгээд одоо нэг тим нарийн ширийн нэг ч юм тогтоох юутай л яг би ерөөхдөө бол тэгэл тэрийг яг аягүй сайн сонссон. Тэгсэн чинь одоо энэ Гаяа онгорын гаралтай шүү дээ тэр хавар Батцуур. Тий. Говьлтай гаралтай. Тий. Тэр 3-ын даваанд бол 80 онд юм уу да. Одоо яг Батцуур аврагыг хэлжээ. Тий. Батцуур аврагыг хэлээд байгаа байхгүй юу? Шилэд малгайтай харам Монголтал манай цолоолд одуулсан юм шиг. 50 доноо илдээд гэж. Тийм юм. 50 өмнө ч үү тий. Тэгээ ерөнхийдөө тэгээд лавсрангуй одоо нэг идэл юм бичээд л одоо юу н орж исэн юм уу яасан их оронч үзлэн бүргэлжсэн юм уу ер нь л гэхдээ тийм их оронч сэдвтэй бичдэг хүн шүү дээ одоо болжны портал гэл нэг нутг усанда хайртай хүний шинжтэй юм бас бичдэг хүн шүү дээ. Тэгээ яг манай хүний л ажиглаж явж исэн юм шиг үйл. Тэр чинь Хараа Монголтой улсын наадмын 3-ын даваанд ч нэрш дарахаа авахгүй зүгээр 5 ав биш нэлээ харьцсан багтаа гэж шүү дээ. Шилэд малгайтай нэг юм Хараа Монголтой 3-ын даваа хвцаал цолоолд удуулсан юм шиг байна. Тэгэхээр манай за энэ ч одоо ингээд ерөнхийдөө манай энэ өв соёлч одоо ерөнхийдөө юу ч хаашаач гэдэг бодож идэгээд бодож идэл. За яг дөнгөж 90 Монгол гараал энэ нэг урдан моринд одоо энэ Макси Хамба гэдэг ингээд энэ залуучууд чинь моринд хөрөнгө оруулаад эхэллээ шүү дээ одоо тэгээд юм уу тэгж батгүй одоо жанчнаа мачнаа гэдэг идэл. Тэгжээд тэр чинь аяндаа энэ баруун тишг хөдлөө дөрөв нуугаад нүгээд хүн болгон гэр бараагаа өрдөг болоод ингээл яасан чинь тусдаа 93-ын наадмын зөвхөн хурдан морины тусдаа маш том эдийн засаг юусэн. Мангар том эдийн засаг. Энд чинь гой ер нь л 90 дооноос хойш залуучууд энэ моринд орсон залуучууд гой хөөргөөрөл ер нь манай хөгжүүл өөргөө яг бас гоё Монгол хут хийл гэж өмсдөг болсон шүү. Ингээд үндэсний гар урлал, дээд хувцас гэдэг. Ер нь тиймэрхүү утгатай надад хэлжсэн. Үнэ. Тий. Тэгээ бид одоо ахтай түрүү ярьж лээ тий. Ялтж явахгүй л энэ арай том талбайтай барилддаг, уралддаг талбай хүртэл арай том болохоор бас байдаг гэр нь хүртэл дээр суралт энэ улсын баяр дээр очиод гэрээ өрөөд өчнө 10 антаа гэр өрчдөг, боломжоор 5 антаа гэр өрчдөг. Бас багтч нэгээр нь таних мэдих танихгүй Монгол ёсоо ойгаад орж ирэхээр 80 цаа аяга хийгээд өчтдөг, хоолоо хийгээд өчтдөг тийм биз. Тийм байгаа болохоор бидний энд л их том эдийн засаг тэгэл соёл тэгээд энэ өв соёлоо дамжуулах хамгийн том юм байгаа шүү тэнд. Одоо энэ зөвхөн урд морины үетэй холбоотой 93 наадмаас
Одоо тэр 10 авраг гэж байна шүү дээ. Нэг хиног шүү дээ. Тийм ээ. Тэр хиног чи манай уян дээр авсан шүү дээ. 10 аврагын гар. Тэгээ би тэр усан зөвөнд нуурнуулаад тэгээд над миний тэр баяр гэж нөгөө 6 хулцсан байдгүй. Тийм гар үгүйсэн тийм ээ. Тэр чинь тийм 80-аад оны их нөгөө цэрэг аврагмаар бүгдээр тэр бүх мод чи би Монголд аврах их янзыг үнсэн явж идэг шүү дээ. тий халдсан мөр тийм биш. тэгээд тэр чинь манай юм дээр тэгж ирсэн. Тийм би. Тэгээд чинь тэр мингэл мэдгэж байгаа бодглоо. Тэрнээс л ойлгосон. Ер нь ийм байдгийн байна. Биднээс бас ийм байдгийн байж. Монголын тэр аврагч бол аль үеийн дээр бөөнөр очсон ховор баха. Ховор. Их айл дээр юм л та. Тэглэгээ. Бөөнөр очсон нэг гэсэн тэр сайхан хяног тэгээд өнөөдөр бүгд морийг бэлтүүлээд игээ сайхан. Тийм биш талд сайхан ирдээс салцсан мөр. Янзын янзыг үнсэн явж байгаа. Тийм биш. Хангалтчий тийм да. Муу яваа мөн штэ би чи манад хийсэн кино байхгүй юу. Тэгээ анхаа нөгөөдөл нь ингээд тантаа Тийм бай. Тэгээ одоо ингэ эргээд яг төсөөлөх юм биш үү? Тэг юм ийжсэн. Тэгээд энэ өчигдөр бацуугаа байлаа. Бүгд тэр байсан даа гэдэг юм. Бүгд тоо Түнтэй авраг байсан, Батцуур авраг байсан. Баяна авраг. Хадаа авраг харагдав үү? Байхгүй суугаа. Дамжаа авраг байдгүй. Баггүйс. Дамжаа авраг байлгүй байх уу? Тэр жигтэй байсан баг. Тийм баха. Хадаа авраг харагдаагүй шүү тэр дотор. Тий. Таваасан бог юм байлаа. Бүхэн албаны юу гэх юм. Зөв. Тэр хүн гоостай хүн. Гү тэр ус хондох. Тэгээд тийм сайхан юм. Тэгээд одоо бидний сая яриад байгаа тэр соёлыг талаад яваад Тийм биш. Тийм. Өөрөө байлт тийм агуу сайхан. Тэгээд тэр дууснаас л цогоос тэнд дуусчихсан тийм. Яаж ч явахгүй л тэгэл энэ хөөмийн уртын дуу ингээл хурдан морил сур арах бүх хэрлэх яг л бидний л одоо нүүдэлчин үсэн шүү дээ. Одоо ер нь цорын ганц баг нүүдэлч ус бидлээ юм да. Тийм. А бусд одоо энэ дүүрхгүүд чинь суурин боллоо Киргиз одоо энэ Киргиз бас нэг хайн бичлэг гарч ирэх юм аа бас нэг гэрт мах чанцаа идчих хүч. Одоо хэдийн нүүдэлч суух ч өнгөрсөлтөө нүүд суух. Одоо ерөөсөө яг л ганц дэлхий дээр байгаа нүүдэлч ус бидлээ юм да. Тэгэхээр манай энэ баруун талынх юм бол энэ жил бид тэр овсаар явлаа. Хөөе хавар боцож ирж байна. Тэр уулаар машин гардгуу гэдэг. Тэгээд одоо тэмээд хэрэгтэй, бүгд хэрэгтэй. Тийм биш. Ууланда ягаад адуу малаа гаргаад тэгээд хавар боцож догооны үед л Тийм. тэгж тасгуу. Тэгээ яагаад бид нар энэ түүх биднэрт үлдсэн байна гэхлээр 93 наадамд болохоор бид нар үлдчихэд шүү дээ. Тэглэг байх. Бусдад нь үлдээгүй. Мэсгийгэр байж л байгаа шүү дээ. Адилхан янз бүрийн л хэсэг. За тэгээд бидний урилгыг хүлээж авч бидэнтэй уулзсан бидэнд зөндөө ховор чухал яриагаа ярьж өгсөн хата баярлалаа. Тэгээд энэ хараа энэ нөгөө энэ Эрдэнэгийн энэ хоёрын хийсэн подолк заяа. Энэ хамгийн том Манай хоёр. энэ нөгөө юу? Мөрний хөл гарны тариа. Австраалиас ирж байгаа даа. Манай нэг Хорс Паулс гэдэг нэг хинтэй аймгийн хүү Австралиас орж ирээд байгаа шүү дээ. За тэрний тариа шүү. 150-ны наадмаа. Тийм. Тавруудыг сандаг авчдаг хүч. За маа. Тий, сандаг авчиж байдаг. Дамжууд байгаа та. За Тэгээд тэгээд ямар их байдаг өгч нь та хэд. мөшөө болоогүй одоо дуусах манайх зөндөө хэлдэг шүү дээ. За аваад л. Тий одоо та дамжин жогоогоо юм аваагүй ч одоо бидэс нэг юм авах юмгүй. За энэ маань бидний 23 оныг оссон. Улсын наадмын 45 адуу. Тэгээ улсын бүсэд төрүүлсэн адуутай энэ шинэ хаан л байгаа юм. За тэгээ манай бас энэ аргамаг соёл боёнтод хэмээх компаниас аргасан хурдан мөр хүзэр байгаа юм. Тэгээ тааны манайх мэдж байгаа тий. За тийм байх тийм юунаас нөгөө түүний 100 жил. Аймгийн 100 жилийн юунуудаас энэ ажнаа хөрөн азарны дурсгалын медаль. Оо, ийм сайхан юм гаргасан юм байна. тий зөндөө л гаргасан. За энэ манай дайскиг бис. одоо хөрөнгө оруулсан. Манай ингээд бас нэг юм ажил хийх юм аа. Энэ ахор эко ачур гэдэг байгаа. Одоо ерөнхийдөө манай уяаш нар энэ гэр бүлийн хүмүүст хэрэгтэй. Тэгм одоо яаж нэг бодис ашиглахгүй. Усанд оргоо бүх юмас ахаа угааж ярьчих. Энэ болохоор ийм шил цонх монх шил ярьчих. Ачур байгаа юм.
Одоо тэгээ Greenway age гэдэг тийм манай ихтэй пэйж үүснэ би өндөр хийгээд сангийн ажил өгөөрэй гэсэн. За энэ нь аяг тавг угаадаг. Энэ нь цонх шиг, энэ нь аяг тавг угаадаг юм хоёр альчуур. Тэгээ танай дамжуулаад сангийн ажил өгөөрэй. За тэр нь юу нэ? Аяг дугаарах юм агш. Тэгээ энийг одоо худалдаж аваад би хаана худалдаж явах вэ? Одоо юу дээр байгаа Greenway age гэдэг одоо тийм пэйж байгаа. Тийш оронгууд манай ихний урц байгаа тэрийг захиалаад авчих. Энэ чинь чухал настай усад их чухал ачуу байна шүү. Тэг янз янз одоо химийн юм оронгууд зөө тэр усаар угаагаад авчихнаа. За. Манай уялд одоо яаж наадам 100 мөн гаруй бол наваа явуулж ихтэй юм байна шүү дээ. За хүмүүстээ баярлалаа. За тэгээд хурднаас л удаанжаар гараа. За баярлалаа та бүхэнд. Та бүхэн ажил суулм өдрөгөө байж өдөрмөрд нь хурд байх хэрэг зөвшөөрье да. За. За. Ирсэн гэлээ.